91 онд Америкийн нэгдсэн улсад Оклахома мужийн Bartlesville гэж хотод Phillips Petroleum компани суралцахаар очив. 20 жилийн өмнө үндсэндээ Монголд бол роторын талаар ямар ч ойлголт байгаагүй шүү дээ. 95 онд би анхны Улаанбаатар роторын гишүүнийг элсэжсэн. Эсвэл маш их тийм нарийн тайм менежмент гэдэг нарийн зохион байгуулалттай юм байна. 20 жилийн өмнө байгуулагдахтаа бол нэг клуб анх байгуулагдчихсан тийм 1995 онд. Яаж ингэж хүний төлөө сайхан юм хийж бас болдог гэдгийг мэдэрч. Хүний дээд хүмүүс юм байна. Одоо хүний дээд ээж гэж хэлдэг. Хүмүүсийн дээд ротary клуб гишүүд юм байна. 5 ТV-ийн 200 орон сая 200-аад мянган роторын гишүүн байгаа. Тракторыг роторын залуу залуу халаа. Аль болохоор хүмүүсийн зовлонг нэмгэлж, хад жаргалтай сайн сайхан амьдралыг дэлгэрүүлэх тал дээр ротор өргөлж байна гэж мэдээ. Би анх 91 онд Америкийн нэгдсэн улсад Оклахома мужийн Bartlesville гэж хотод Phillips Petroleum компани суралцахаар очив. Тэгээд тэд нар нэг юм клубэд очив. Бид намайг уураад Монголын тухай ярьж өгөөрэй гэсэн очиж ярьсан. 200-300 хүнтэй томоо залан хүмүүс хоол идээд. Энэ яадаг клубын Rotary гэж юм клуб байдаг. Эдгээр тэгээ яах гэж байгаа гэсэн. Энэ хүмүүсийн идээд бус хүмүүс тусалдаг юм аа гэж хэлсэн. Ямар үнэтэй юм гэсэн. Үнгүүгээр тусалдаг. Бид нар хүртэл тэрийг анх эхлүүлж байхдаа янз янз л бодолтой байсан. Нэг хэсэг нь бол энэ бол их тийм чинээлийн хүмүүсүүдийн нийгэмлэг юм байна. Тэгээд энэ нийгэмдээ хэрэгцээтэй юм хийдэг юм байна гэсэн нэг ойлголт байж байсан. Нөгөө нэг ойлголт нь бол үндсэндээ бол өөрийнхөө тухайн салбартаа бол нэлээд тийм тэргүүлэх байрыг эзэлж чадсан хүмүүс. Бусдад одоо бас цаг заваа зарцуулах, хөрөнгө мөнгөө зарцуулах юм боломжтой болчиход энэ юм хийдэг юм байна гэсэн нэг юм ойлголт байсан. Олон улсын ротary байгууллага маань үндсэндээ манай дэлхийн хамгийн анхны хамгийн том гэж ойлгож болно хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлдэг. За тэгээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс ёс зүй мэргэжлийн өндөр шалгууртай хамтран хүмүүнлэгийн үйлчилгээг одоо тухайн нийгэмдээ за зөвхөн өөрийн ч биш байж болно, бусад улс оронд ч байж болно үйлчилгээ хамтарч үзүүлдэг ийм л байгууллага. Зарим нэг нь бол ерөөсөө энэ бол их сайхан хүмүүсүүдийн нэгтгэл юм байна. Тэгэл нийлээд их том сайхан юм хий гэсэн. Ийм тийм өөдрөг бодлоор бид нар энэ тэндээс цуглараад зарим жаахан гиндүүж маягаар ингээд цуглаж ирсэн. Үгүй байх гэж би одоо бодсон. Эргээд ингээд 20 жилийн дараа эргээд санахаар бид хүснээ бидний зүрх хайрaan бэлхэн бидний зүрх хүслээр хайлган бидний хоч ирээдүйг ирэлтэж байна бид Rotary мөнхөд хамтдаа Мөн Америкт дотроо биш. Бүх дэлхийгээр тусалдаг юм байна. Яахаараа тусалдаг ямар нөхцөл тусалдаг ингээ асуугаад байсан чи харин ийм Rotary гэж хөдөлгөөн байна. Дэлхийн одоо 100-аад нас шахуу болцсон. 100 жил болцсон. Дэлхийн 100-аад оронд байдаг л юм. Тэгээ манайд ягаа байдаг юм бол гэж бодоод ингээд ер нь бол ингээд социализм нуурсны дараа бид ийм ардчилсан капитализм нийгэм рүү шилжих гэж оролдлоо шүү дээ. Тийм одоо явж байна. Тэг ингээ явахтаа бол бид нарт таны мэдхүн зөндөх юмуд гарсал да. Түүний нэг томоохон хэсэг нь бол монголчууд төрийн бус байгууллагууд, түүний дотор хандивын байгууллагууд гэсэн ойлголтуудыг мэдэж ихсэн. Тий би тэрний нэг нь байсан. Агцгүй бол нэг л юм өнөөдөр ингээ эргээ харахад бол ойлгож байна. Энд янз бүрийн байр суурьтай, янз бүрийн нийгэмдээ эзэлдэг, үүрэгтэй хүлээн зөвшөөрөгдсөн, танигдаагүй хүмүүс нийлсэн мөртлөө ганцхан юмар нэгдэжсэн байхгүй. Бид нар бол бусдын төлөө гэсэн өөрийнхөө ашиг сонирхлыг дээр нь тавьдгүй. Хүнд юу хэрэгтэй вэ тэрийн төлөө бол одоо зүтгэдэг их том сэтгэлтэй, том зүрхтэй юм хүмүүс л нэгдэл байхгүй Rotary хэрвээ базаад хэлэх юм бол. Хамгийн анх 1905 онд Америк нэгдсэн улсын Чикаго
хотын United Building гэдэг цамхгийн 711 тоо төрөнд Пол Хайрис гэдэг өмгөөлөгч хүн өөрийн 3 нөхрийн хамтаар хамгийн анх уулзалт зохион байгуулад тэр нь 1905 оны 2 сарын 23-нд байсан. Тэгээд тэр өдөр Rotary эхлэл тавигдсан буюу хамгийн анхны өдөр гэж авдаг. За энэс хойш ерөөсөө маш богино хугацаанд ердөө 15-аас 20 жилийн дотор Rotary бол дэлхийд даяар тархсан байдгийг. Маш хурдтай. Дээр нь бол маш том давуу тал байдаг. Энэ бол дэлхийн нийтийн хөдөлгөөн. Бид нар ах トゥ нар байна гэсэн үг байхгүй. Ийм том халуун ам бүл байна гэсэн. Тэр энд Монгол багтахгүй байна гэдэг дэндүү хайран байсан. Өнөөдрийн байдалд бол 200 орн тархсан. Нийтдээ 34 мянган клубтэй 1,200,000 гаруй гишүүдтэй. Хамгийн анхны хөтөлбөр маань 1907 онд Чикаго хотын нийтийн ариун цэврийн газрыг засварлах, тогтчуулах тийм хөтөлбөр хамгийн анх эхэлсэн байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараа инх тайвныг тогтоох, сэргээн босгох, дайны дараах он жилүүдэд сэргээн босгох зорилгоор бол олон улсын Rotary байгууллага нэгдсэн үндэсний байгууллагатай маш нягт хамтарч ажилласан байдаг. Ерөөсөн анх 1945 онд нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулахад, нүүбийг байгуулахад Rotary-чууд өөрсдөө ингэж оролцоод тэгээ өнөөдрийг хүртэл нэгдсэн үндэсний байгууллагыг зөвлөх статустай байдаг. За Rotary бол Монголд бол 95 онд байгуулагдсан. Тэгэхээр 95 онд байгуулагдаад анхны уулзалтан дээр бол их олон бизнесийн, олон улс төрийн, олон Монголд бол энэ идэвхтэй гэдэг юм уу, нийгмийн идэвхтэй хүмүүс бол оролцож байсан л да. Манай клубч нь олон нэр зүйтэй олон хүмүүс гэж оролцож ирсэн юм да. Ерөнхий сайд байсан Инх сайхан байна, Наран хүү байна, Эрдэнэтийн дарга байсан, энэ Петровичийн оюун гэр. За яг 95 онд би анхны Улаанбаатар Rotary гишүүнээр элсэж ирсэн. Зах зээл арчлын эхлээд их удаагүй байсан. Тэгээд тэр клубд бол англиар ярьдаг клуб байсан. Маш олон сонирхолтой хүмүүс ирж яриа хийдэг байсан. Гадаад харилцааны яамн дээр өөр бас нэг Rotary клуб гарсан байна. Монголчууд бас тийм байгуулсан байна гэж сонссон. Тэгсэн чинь тийм клуб байгуулад явж байгаа, эхэлж байгаа юм байна. Бошигт гэж хүн байсан. Тэгээд Бошигт тухайтай уулзсан, хоёр ч уулзаа. Тэгээд хоёр клубын нийлүүлээд ганцхан нөхцөлтэй англи хэлтэй болгочих. Тэгээд та анхны ерөнхийлөгч нь болов гэж Бошигт тухайд хэлсэн. Ингээд Бошигт тухай ингээд нэгдсэн клуб гараад Улаанбаатар Rotary Club гэж нэрлээд анхны клубын чартер ерөнхийлөгч нь Бошигт тухай, хоёр дараагийн ерөнхийлөгч нь бий болж ингэж Монголд Rotary клуб 20 жилийн өмнө байгуулагдчихлаа. Тэгэхээр зэрэг Rotary бол өөрөө дэлхий дээр маш өөрийн гэсэн их өвөрмөц дотоод зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын Rotary маань дүүргүүдэд хуваагддаг. Манай Монгол бол одоогоор 13 клубтай буюу тэгээд 2 бүсэд хуваагддаг. 2 бүс нь болохоор Хонконгод байдаг дүүргэдэд хамаарчдаг. Хонконгийн дүүрэг маань бол олон улсын Rotary-д хамаарагдаад ингээд яг ийм бүсчилсэн хэлбэрээр бол олон улсын Rotary маань өөрөө бүрэлддэг. Нийт одоогоор 13 клуб аль биесээр үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлийн отхон клуб маань өнгөрдөг 2 сард олон улсаас бүртгэлээ аваад ингээд Монголын Rotary 14 дэх клуб болвол бүртгэгдээд нийт 14 клубтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бид Rotary-гийн залуу үе гэдгээрээ үргэлж бахархдаг. 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 Rotary их олон давуу талууд байдаг. Хамгийн энгийн жишээ гэхэд бол Rotary бол насны хязгааргүй. Өнөөдөр Монголд бол би түр үйлчилсэн 14 клуб бараг 300-аад гишүүдтэй болсон байна. 9 Rotary акт клуб бас 300-аад гишүүд. Эдгээр маань 30 нас хүрэхээр зэрэг бидний залгамж халаа болоод ирнэ. Rotary акт гэдэг маань Rotary in Action гэсэн үгний товчлол юм. Тэгээ Rotary in Action гэдгийг утгачилж орчуулах юм бол залуучуудыг үндсэндээ Rotary бол залгамж халаа, залуу үеэ бэлдэж байгаа хамгийн том байгууллага нь бол Rotary акт гэж.
Тэнд бол биднүүдийн дараачийн халаа шинэ ээлж маань бол үндсэндээ бэлтгэж гэсэн үг байхгүй. Манай одоо шилдэг чадварлаг мэдлэг боловсрал өндөртөө ийм залуучууд бол манай Rotaract хөрөг байдаг гэдгийг би их маш их бахархаж явдаг. Rotary гэдээ ярихаар Rotary, Rotaract, Interact гэдээ бас ярих хэрэгтэй болно. Сургуулийн насны одоо бидний үр хүүхэд болсон 14-өөс 18 насны хүүхдүүд бол өөрийнхөө сургууль дээрээ суурилсан тийм клубүүдийг байгуулж ажиллах боломжтой байдаг. 14-өөс 18 наснда. За 18-аас 30 наснда Rotaract гэж залуучуудын байгууллага тий нийгэмд гараад өөрийн ажил мэргэжилтэд болсон залуучууд маань нэгдэх боломжтой. Ингээ 35-аас дээш насных нь болохоор яг Rotary гишүүн болж Rotary-г нэгддэг юм аа. Тэгмдэж Rotary-гийн хаах гишнараас бол бидэрт маш их суралцах зүйл бол өдөр тутам гарч идэг. Баян гарч хамгийн гол нь бид нар зорилго чиглэл нэг дээр дор нэгэн зорилгын төлөө зүтгэдэг гэдгээрээ маш гайхалтай сайхан байдаг. Тэгэхээр бол Монголын хэлтгүй ер нь Rotaract, ер нь Rotary хүмүүс бол би хамгийн оюунлаг хүмүүсийн нэг гэж болгодог. Бид Rotary-гийн залуу үе гэдгээрээ үргэлж бахархдаг. 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 Бидний хамгийн анхны хэрэгжүүлсэн томоохон төсөл маань бол 20 жилийн өмнө нэг жоохон охиныг одоо өнөөдөр сайхан насан турш гисэн бүсгүй маань бол ишиг зулыг. За намайг их хот ишиг зулагдаад би 1992 оны 11 сарын 21-нд төрсөн. Хагалгаанд зүрхний хагалгаанд Австрали руу явуулж исэн. Одоо ингээд энийг ярих юм бол шүү дээ би зүгээр ярьж чаддгүй сэтгэл хөдлөд байдгийг. Ингээ охин маань зүрхний маш хүнд өвчтөй гэсэн учраас Ховд аймгаас Улаанбаатар хотод ирж 3 дугаар эмнэлэгт шинжилгээ өгөхөд Монголд эмчлэх боломжгүй. Тэр дундаа 1 сарын настай одоо амнаас нь авах боломжгүй гэсэн онш гарч ирсэн. Нэг 2 настай хүүхдийг зүрхний ховдолтой тэр нь соорхоо байна. Тэр үед ч баасан жив юмч үзчихэд энэ одоо 1 сарын насгүй хүүхд бай гэж хэлж байсан шүү дээ. Тэгээд юу лээ яагаад юм бэлээ гэсэн бүгдээр ингээд тийм юм сонсохгүй юу. Манай нэг Rotary байгуулсан клубын гишүүн бол Австралийн иргэн. Монголоор маш сайн ярьдаг. Шан Хинтон гэж гишүүн байсан. Тэгээ яг энэ талбай дээр би явж байгаад өөрийнхөө хуучин би 1989 онд Operation Rally гэж олон улсын аяллаа одоо үйл ажиллагаанд хамгаалагчаар оролцох үедээ танилцсан. Австралийн иргэн Шан Хинтонтой танилцсан байгаа. Тэгээ Шан Хинтоны нэг Монгол найзынх нь хүүхэд юм байна гэдэг. Өөр хөдөөнөөс ховдоос тий. Тэгээ яасгүй тэр хүүхэд тэгээд өгнө гэж байна. Тэгээ одоо яахгүй одоо энийг одоо ганц харахад бол эмчлүүд. Би Австрали руу аав руугаа яриад. Аав нь тэнд Rotary клубын гишүүн. Бид нартай холбоотой байсан. Тэгээд ийм болж энэ Монголд 2 настай хүүхэд ингээ зүрхний ховд гэдэг юм аа ингээ асгүй гэж байна гэхгүй. Тэгсэн тийм бусад орн тийм юм байдгүй юм байна л. Энэ охиноо бол одоо эмчлүүлэх зорилготой одоо энэ клубд очиод тэгээд 94 оны сүүлээр тэгсэн чинь Австралийн юм хүмүүс явуулаач гэсэн. Одоо энэ бол цайхан юмч биш үү те. Энд чи бас холбоотой. Эдгээр чинь тэгээд юм хүмүүс явуулсан чи хэрвээ аваад ирэх юм бол бид нар янзлж чадна гэж хэлсэн. Түүний хүүхдийг аварч болох юм байна штэ гэж давхицсан. Яг 20 жилийн өмнө бол миний амьдралд бас хэцүү үйл явдлууд тохиолдсон байсан. Яг 1 жилийн дотор аав минь, эгч минь, ах минь өнгөрсөн юм хүнд хэцүү зовлонтой үед дахиад охин минь одоо 1 сарын хугацаатай настай гэсэн юм маш хүнд хэцүү үед найстайгаа дараад их баярлсан. Тэгэл Мятыг гойсон, Бээжин хүртэл билет өгсөн, Австралийн airline-ыг гойсон, цаашаагаа билет өгсөн. Ингээд 7 хоногийн дотор одоо явуулна гэсэн ийм хариу сонссон. Гэхдээ тэр үедээ бол би нэг $100 аваад гарыг даа гэсэн бодолтой байсан. Ингээд 7 хоногийн дотор бол Rotary байгууллага клуб Улаанбаатар Rotary клуб байгуулагдсан. Үүний шугамар Австралийн Сидней хотын хүүхдийн эмнэлэгт мис засал хийлгэхээр болсон юм баярт мэдээ дуулгасан. Энэ баярт мэдээг бол би гартаа онгоцны тийз Rotary-гийн гишүүд 3 хүний тийз өгөх үед л мэдж би маш их баярлсан. Энэ наснда баярлаагүй баярыг бол тэр өдөр л 20 жилийн өмнө л мэдэрсэн. Тэгэл эндээс чинь
аав нь нөгөө охиноо 2 настай хүүхдээ тэрвэртсэн бол цайхан эмчтэй гэж эдрийг явуулсан. Тэгэл манай эндээс чинь бушуухан 2 настай хүүхдээ паспорт гаргаж байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгээ гарах хэрэгтэй анхны паспорт гарсан гэж тэр хүүхэндээ. Тийм 2 настай хүүгээ. За тэгээд нөгөө 3 ч аваад Бээжинд тэр үед цахилгаан элчин сайд Баянгаан хоёрд дэд сайд эднэр байсан гэж байна. Тэд нэр аваад тосоод цаашаагаа явуулаад Сидней дээр яваад байсан чинь тэр чин ховдын цагдаа байсан. Тэгээд тэр чигээрээ дахиад эмнэлэгт очсон. Тэгээд тэр эмнэлэгт очоод ороо янзлчих юм байх гээд операц хийхэд үзсэн чинь тийм амархан байгаагүй гэсэн. 7 цаг янзсан. Тэгээд тэр арга хэмжээндээ бид нар хишиг зултай автан ээжийн утсаар яриулаад тэр үед бол одоо энэ гар утас гэж байгаагүй шүү дээ. Баянгол зочд буудлын жижүүрээс тэр урт ингээд утас татаад авцраад ресторанд нь оруулаад тэгээд Австрали руу яриулаад тэгээд хүүхэд гайгүй боллоо гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөө хүүхч босоод гүүгээр явцгач. Тэгэл 7 цаг хагалгаа хийсний дараа 7 хоноод миний охин шууд хөл дээр босоо гүйсэн. Тэгээ охин маань ямар ч хагалгаа амжилттай болсон. Энэ хагалгаанд бол Ротаригийн бүх гишүүд тусалсан. Энд бол би маш их баярлж байна. Миний амьдралын хамгийн дээдлийн баяр төвч бол Ротари клубын гишүүдтэй уулзах тэр мөч байсан. Тэгээ жоохон очлоо нулбис гарцлаа жоохон. Эрүүлийн байхад минь тусалсан Ротари клубийнхан болон Шон Хинтон түүний гэр бүл бусад гишүүдтэй бүгдэнд нь Ротари клубын 20 жилийн мэдвэрээ. Тэгээд тэр арга хэмжээндээ бид нар мөнгө цуглуулад $10,000 тэнцэх мөнгө цуглуулж байлаа. Гайхмаар тийм юм хийж болдгийм байж. Тэгээд тэрэндээ хөөрөөд баярлаа. Тэгэхээр тэр мөнгө цуглуулсандаа ч биш юм. Гол нь ерөөсөө нэг хүн хийж чадахгүй ажлыг хэрвээ хүмүүс санаагаа нэгтгээд хэрвээ бие биенээ ойлгоод бие биенээ дэмжих юм бол монголчууд бидний хувьд ямар ч байсан тийм шинэ нээлт байсан болов гэж би боддог. Тэгээ тийм мэдрэмжүүд төрхүйцээр олон тийм төсүүд байдаг. Одоо ч байгаа, цаашдч байх болно. Тэрийн болгон төр засаг тэр үед чи ямар байлаа? Ядуу байсан шүү дээ. Улс хүрэхгүй тийм үед бид тэр компьютер томограф гэдгийг оруулж ирж байсан. 20 жилийн өмнө Сүхбаатарын талбай гэж байсан бол өнөөдөр Шингисийн талбай гэж өргөж өөрчлөгдсөн байна. Миний амьдрал ч гэсэн бас адилхан гэр бүл маань олон болж хүү охин хоёртой болсон байж байгаа. Одоо охин маань Монголын бас нэлийн одоо өргөн хүрээнд ажилладаг Хаан банкнд ажиллаж байгаа. Сургуулаа маш амжилттай төгссөн байж байгаа. Дараагийн дугаарт нь манай гэр бүл ад жаргал эрхээс гадна ажлынхаа хувьд эхнэр бид хоёр маань ажлын амжилтаар миний хувьд цагдаагийн албанд зүтгэсний бүх шагналуудыг авсан тэр үед 20 жилийн өмнө сонсогч байсан бол өнөөдөр дид хурандаа цагдаагийн дид хурандаа гэсэн эрхэм хүндтэй цолыг авсан ад жаргалтай сайхан байна. Энэ сайхан ад жаргалыг Ротари клубын гишүүд авчирсан. Энэ хүмүүс бол үнэхээр хүний амьдралд тус болдог. Үнэхээр энэ хорвоод байхгүй гэрэл гэгээтэй үйлийг хийж байгаа маш сайхан хүмүүс. Учираас би энэ клубын энэ Ротари байгууллагын гишүүдэд бол маш их талархаж үнэхээр тэргүүний гэгээлэг сайхан хүмүүс байдсан байна гэж үргэлж бодож явдаг. Тэр сүүл бас олон төсвүүд бид ер нь хийсэн Улаанбаатар Ротари клубын дараа нь тэр туул гэж бусад клуб бүгдээрээ өөрөөрийнх нь ер нь миний бодлоор бол улс орны өөрчлөлтөд нөлөө хүлсээр хүний нийгэмд хамтын сонирхлын төлөө хандах хандлагт өөрчлөлт оруулах төсвүүд хийгдэж байгаа гэж би боддог. Энэ хүнд туслана гэдэг чинь бол маш их одоо хүнд гэдэг юм уу хүндтэй ажил байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор хүмүүст одоо аж жаргал авчирж байна гэдэг чинь бол сэтгэл их маш хангалуун байдаг. Шин сэтгэл, мэдлэг чадвараа
Хүн төрөлхтний гэрэл ирээдүйн төлөө зориулдаг хамт олон бол Ротричуд юм аа. Бид Ротрийн гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Бид Ротрийн гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. We always be proud to be Rotarian. Бид Ротри гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Бусдад туслахыг бид хайр түгээхээ нэр гэж боддог. Тиймээс ч бид Ротрийн гишүүд гэдгээрээ үргэлж бахархдаг. Бид Ротри гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Бид Ротри гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Бид Ротрийн гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Хүн бүрийн сэтгэлийн гүнд гайхамшиг үргэлж оршдог. Таны сэтгэлийн галч бусдыг гэрэлтүүлж чадна гэдэгт итгээрэй. Хараа хөрөхгүй алсад ухаан хүрдэг. Та, би, бид хамтдаа өчигдрөөс гэрэлтэй өнөөдрөөс тод маргаашийг бүтээж чадна. Бид Ротрийн гишүүн гэдгээрээ үргэлж бахархдаг. За амьдралын төлөө аян хөтөлбөр маань одоогоор эх орны 21 аймгаар бүгдэнд нь үйлчлэгээ явууллаа. 30,000 гаруй эхчүүд эмэгтэйчүүдтэй өндөрлбөргөө хавдраг эртүүд нь илрүүлэх, эмчлэх, онцлох үйлчлэгээ явагдлаа. Одоо ингээд зарим аймагт ингээд эргээд очиход бол тэр олон жилийн өмнө манай хөтөлбөрөөр одоо анх өвчин эмгэгний эртүүдээ илэрсэн, эмчлэгдсэн, нэггээр хэлэх юм бол амь наснд бас аврагдсан тэр эхчүүд уулздаг маш сайхан байдаг тий. Үр хүүхдтэй одоо дараа нь бас хүүхд төрүүлсэн үр хүүхдтэйгээ ирдэг уулздаг. За янз янзын хүүхдийн төсөл байна. За манай баяр сайхан бодвол хийсэн баг тест life бол манай олон улсын Ротрийн одоо шилдэг төслөөр шалгарсан байгаа. Намайг өсгсөн одоо эмэг их маань нэгэн хүнд өвчнөр бас өвдөөд тэгээд маш хүнд үедээ байхдаа одоо миний хүү одоо эмч болсон чи одоо энийг эмчилж чадахгүй мө гэхэд би харамсалтай чадахгүй гэж хэлж байсан юм. Тэгэхэд би одоо ер нь эмч хүн чадахгүй гэж хэлэх шиг хэцүү байдгүй л дээ. Тэгэхэд одоо яг ийм байдалд одоо дахиж босод хүмүүсийг битээ ороосоо хайртай дотны хүнээ бас битээ ингэж алдаасаа яагаад гэвэл тэр өвчин бол урсан сэргийлж болох өвчин байсан. Эрт илрүүлсэн бол бүрэн эмчлэгдэх өвчин байсан. Тэгээд яг энэ чиглэлээр ер нь олон луу чиглэсэн, олондоо хамарсан юм хөтөлбөр хийх шаардлагатай байна гэсэн өөрийн одоо чин итгэл үнэмшлийнхаа дагуу одоо бас сэтгэл дотроо одоо тэр одоо өөрийгөө өсгсөн ээжигээ бодсоор амьдралын талаа нэртэй энэ хөтөлбөрийг боловсруулсан юм. За энэ маань юу гэвэл эмэгтэйчүүд, эхчүүд хавдар одоо эмэгтэйчүүд хавдраас умаа зүүн хавдар гэж ярьдаг хавдраас эртүүд нь илрүүлэх, урьдсан сэргийлэх зорилготой үн төлбөргөө одоо скрининг, үзлэг шинжилгээнд хамруулдаг, өөрчлөлтөө эрт илэрснээр үн төлбөргөө эмчилдэг. Ийм л хөтөлбөр байгаа юм. Тэгээ энэ амьдралын төлөөх төсөл бол манай Хүрээ Ротари клубын хэрэгжүүлсэн төсөл байгаа. Доктор Баяр сайхны удирдан явуулсан энэ төсөл бол бид нар энэ хэвлэлийн багварлыг хийж Монголын олон нийт бид нар юу хийгээд ирсэн бэ гэдгийг бүгдээр суучаад яриа гэж бодсон. Энэ жилийн одоо миний бодлоор клубүүдээ нэлтгэж ажилласан. Энэ одоо нэг баг гэсэн энэ уур амьсгалыг бүрдүүлэхийн гол зорилготой 10 гаруй жил үргэлжилсэн маш их том төсөл Ротари энэ олон улсын Ротаригаас хүртэл одоо энэ бас мундаг сайн төслөө гэж шагнал хүртэл авч ирсэн. Анх л 2002 онд энэ хөтөлбөр санаачлаад тэгээд боловсруулагдаж явсаар байгаа. Тэгээд 2005 онд манай Монголын Ротарчууд өөрсдөө санхүүжуулаад өөрсдөө бид нэр хандваа цуглуулад өөрсдөө санхүүжуулаад ингээд хамгийн анхныхаа 1000 одоо эхчүүд эмэгтэйчүүдтэй үйлчлэгээ үзүүлээд өнтөлбөргөө хамруулж үйлчлэгээ эхэлсэн. 2005 онд анхны 1000 эмэгтэйд. За өнөөдөр хүртэл бол одоо 10 жил тогтвортой үр дүнтэй үйл ажиллагаа явчлаа. Эх орны 21 аймгаар бүгдэнд нь үйлчлэгээ явууллаа. 30,000 гаруй эхчүүд эмэгтэйчүүдтэй өнтөлбөргөө хавдраг эртүүд нь илрүүлэх, эмчлэх, онцлох үйлчлэгээ явагдлаа. Одоо ингээд зарим аймагт ингээд эргээд очиход бол тэр олон жилийн өмнө манай хөтөлбөрөөр одоо анх өвчин эмгэгний эртүүдээ илэрсэн, эмчлэгдсэн, нэггээр хэлэх юм бол амь наснд бас аврагдсан тэр эхчүүд уулздаг маш сайхан байдаг тий. Ротарчууд бидний нэг онцлог гэхээр зэрэг өөртөө юм нэхэд суудгүй хаана бидний тусламж хэрэгцээ байна тэнд
хийг бид хичээдэг. Тэгэхээр хувь хүн тусламж хүргэхээсээ илүү олныг хамарсан төсөл. Энэ бол одоо жишээ нь эрүүл мэнд боловсрол тий. Тэгээд байгаль орчин ус гээд худаг гаргах гэхэд өдөр худгаж ганц хүн хэрэглэхгүй шүү. Нэг бүхэл бүтэн одоо аймаг сумаараа ашиглах жишээтэй. Үр хүүхдтэй одоо дараа нь бас хүүхд төрүүлсэн үр хүүхдтэйгээ ирдэг, уулздаг. Тэгэхээр энэ сайхан боломжийг одоо олгож өгдөгөр Rotary их чухал юм. Хүн ганцаараа энэ олон сайхан юмыг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр Rotary бол энэ сайхан боломжийг олгож өгөөд янз бүрийн мэргэжлийн хүмүүс ингээд сайхан сэтгэлээрээ нэгдээд тэгээ энэ сайхан зорилгын төлөө хамтраад бусдаа сайн зүйлийг хийж байгаагаар л Rotary гайхамшигтай л да. Хүн бүрийн сэтгэлийн гүнд гайхамшиг оршдог. Таны сэтгэлийг галж бусдыг гэрэлтүүлж чадна гэдэгт итгээрэй. Бусдад туслахыг бид хайр түгээхийн нэр гэж боддог. Тиймээс бид Rotary-гийн гишүүн гэдгээр үргэлж бахархдаг. Бусдад туслахыг бид хайр түгээхийн гэж боддог. Тиймээс бид Rotary-гийн гишүүн гэдгээр үргэлж бахархдаг. Бид Rotary-гийн гишүүн гэдгээр үргэлж бахархдаг. Монголыг цөлжилтөөс хамгаалъя. Шар оны нүүдлийг зогсооход тус болъё гэсэн ийм зорилгоор Keep Mongolia Green гэдэг төслийг эхлүүлсэн санаачилж. Тэгэхээр энэ төслийн хамгийн гол утга нь юу байсан бэ гэхээр шар оны нүүдэл Монголоос яваад Солонгос, Японыг хүрдэг, Тайваныг хүрдэг. Өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн манай асуудал биш. Энэ бол дэлхийн асуудал, Азийн асуудал болчиход. Энэ бол цөлжилтөөс хамгаалал жишээ нь Сэлэнг аймагт гэхэд бол ногоо тарьсан. Нэг цөлжилтөөс хамгаалсан, хоёрд орон нутгийн хүмүүст бас ажлын байдал бий болгосон төслүүд ч дээ. Мэдээч хэрэг цөлжилтөөс хамгаална гэхээр чинь модал тарж таараа штэ юуны өмнө те. Тэгэхээр нэгдүгээрт нь бол говьд, хоёрдугаарт нь хар хоринд, гуравдугаарт нь чойрт, дөрөвдүгээрт нь орхонд, тавдугаарт нь орхон гэдэг нь дархны орхон сумд. 5 дугаарх нь болохоор Төв аймгийн Эрдэнэ сумд. Тэгээ энэ маань үнэхээр амжилттай бас л доо. Тэгээ яг ингээд ийм төсөл хийх чинь гэдээ ярахаар хүмүүс гайхчихсан байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ? Одоо 100-40-50 градус хүрч халдаг говьд өвөлдөө хасхаар хөрдөг. Тэр говьд та нар мод тараа тэгээ ургах юм уу гэдэг. Тэгээд үнэхээр бид нар энэ туршлага юм шиг байсан боловч бүтсэн, хийгдсэн салхинаас хамгаалах юг ханыг байгуулж чадсан уу чадсан. Тэгээ энд мэдээч хэрэг мэргэжлийн байгууллага байгааг бол бидний төсөө хэрэгжүүлж чадахгүй л. Тэгэхээр энэ мэргэжлийн байгууллага байсан байр геоэкологийн хүрээлэн. Солонгосын фермерүүд, эрдэмтэд эдрээс бид нар маш их монголчууд маань их суралцсан л да. Ялангуяа геоэкологийн хүрээлэн бол маш их мэргэжлийн юу гэж хэлсэн л да. Тусламж. $2004 оноос үүдгүй 10 жилийн хугацаанд тасралтгүй явсан төсөл маань манай хүүхдийн зүрх төсөл байгаа. Хүүхдийн зүрх төсөл маань хүүхдийн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг хагалгаанд оруулахад нь дэмжлэг тусалцаа үзүүлэх Rotary-гийн олон хүмүүлгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн чин сэтгэлийн дэмжлэгээр Монголын хүүхдүүдийн зүрхийг эмчилгээд мөн Солонгосын Rotary-чуудын дэмжлэгтэйгээр олон улсын Rotary сан мөн Солонгосын 17 дүүргийн Rotary клубүүд өнөөдөр хамтарч Монголын нийт одоогийн байдлаар 315 орчим хүүхэд Rotary-гийн хүүхдийн зүрх төсөлд хамрагдаж явж байгаа. Минийхөө одоохон ээжийнхөө одоохон гоё ирүүл болчоо. Тэгээд ээжтэй хүрээд ирэн зэ минийхөө. За. Ээж орны хүлээгээд ээж зэ. Тэгээд гоё зураг авах болно. За ирүүл болчоод ээжтэй хүрээд гоё зураг авах болно. За. Минийхөө за. За тэгээд юу яасан гинэ? Хагалгаа амжилттай болсон гинэ.
нийт хүүхдийн зүрх төслийн үрээнд одоогийн байдлаар 315 хүүхэд хамрагдсан байгаа 10 жилийн хугацаанд. За энэ хүүхдийн зүрх төслийг зөвхөн одоо төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг Солонгос дэмжлүүлэхээс гадна одоо бид нар дараагийн 2 дахь шат буюу одоо Солонгосын ур чадвартай эмчнэрийг Монголд ирж Монголын олон мянган хүүхдүүд бас ийм өвчтөе хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүднээс 2 дахь шатны төслийнхаа хэрэгжилдэх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Энэ хүрээнд юу вэ гэхээр эхнэлгсэн эрдэм шинжилгээний төв дээр хүүхдийн хагалгааны иж бүрэн тасгийг нээж ажиллуулахад дэмжлэг манай Rotary-гийн маань гол ажил явж байгаа. Тул аранторыг төлөвийн хамт олонд би маш их баярсан талархснаа илэрхийлье. Хамгийн гол нь миний хүүхдүүд, бидний хүүхдүүдэд шинэ амьдралыг хайрлаж байгаа энэ хүмүүст би маш их баярлж байна. Ингээд шинэ зүрхтэй болсон би баярлж шүү би удахгүй очноо. Хатээ зүрх шинэ зүрхтэй болсон би удахгүй очиж шүү. Бусдад туслаад тэрнээсээ эргээд одоо хүн баярлаж, талархаж тийм ээ өөртөө тийм итгэлийг олж авч яах гэдэг бол их сайхан л та. Та Rotary-д байх юм бол та хамгийн зөв газараа зөв цагтаа байна л гэсэн үг. Би бол Rotary-ийн үнэт зүйлгүүл ер нь л үнэт зүйлүүл хүн. Үгээр бол карьер хийхгүй. Үгээр бол хөрөнгөмгөө босгохгүй. Үгээр бол баяжихгүй чи. Тэгтээ чи нэг юмар баяж. Чиний сэтгэл баяж. Чи бол битлэгээрээ баяж. Чи бол анд нөхтөөрөө баяж. Чи асар том баялаг гэрүүлэх шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэс илүү яах юм бэ? Энэ Rotary-ийн гишүүн болсноор ч маш гол найз нөхдөд болдог. Rotary-ийн гишүүн ямар ч одоо шашин шүтлэгтэй байж болно. Ямар ч улс төрийн үзэл баримталтай байж болно. Тэр хамаагүй. Тэгэхээр зэрэг Rotary-чууд бид бол хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа л явуулж байгаа. Миний охинд амнаас миний гэр бүлд ад жаргал авчирсан Rotary клубын гишүүдтэй баярын нулимстайгаар зүрх сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээ. Бидний зүрх хайраар бэлхан бидний зүрх хүслээр хайлгэн бидний хоч үерээ би гэрэлтэж бай бид Rotary мөнхөд хамтдаа бид Rotary